Уулсан сүрлэг, усан наршаа, ургамлан эм, ухаантнууд нь тэргүүн байдаг. Замын хүн саатмаар завхан нутаг. Завхан нутгийн 92 оны төгсөгчид спорт ив нэгдэл барайндор спортын их өргөнд 2025 оны хурд хүчээс орхоор нэгдлээ. Энэ жилийн спортын наадам сагсан бөмбөг, гар бөмбөг, ширээний теннис, дартс, шатар, хүзэр гэсэн 6 төрлөөр амжилттай явагдлаа. Оюуны спортынхаа шатар 92 оны төгсөгчид дунд шатарчид олон бай. Энэ удаагийн тэмцээнд эрэгтэйчүүдийн төрөлд урд бүсийг төлөөлөн оролцсон нацаг дөрж алтан медаль хүртлээ. Тэрээр энэ удаагийн тэмцээнд орохын тулд жилийн өмнөөс бэлтгэл сургалт хийж эхэлжээ. Завхан аймгийнхаа хүрээнд Завхан аймгийн 92-ийн тэмцээнд шатрын спортоор төрлөд алтан медаль авлаа. Тэгээд их баяртай байна. Цаашдаа бол ингээд найз нөхдөйгөө шатрын спортыг хөгжүүлээд суралцаад бас оюун ухаанаа хөгжүүлээд явах чинь нэгдүгээр эрүүл мэнд хэрэгтэй, хоёрдугаар бас найз нөхдөйгөө хамт байх цаг хугацааг одоо бас гоё өнгөрөх тийм юмудаа шатрын спорт бол гоё юм байна гэж би их ойлгосон. Харин шатрын эрэгтэйчүүдийн төрөлд 1-р байрын шагнал Шилүүстэй сумын нацагд орж, 2-р байрын шагналыг Тосон цэнгэл сумын Алтан гэрэл, 3-р байрын шагналыг Сонгин сумын Санжаанаар хүртсэн бол шатрын эмэгтэйчүүдийн төрөлд 1-р байрын шагналыг Сонгин сумын Дэгшмаа, 2-р байрын шагналыг Тэлмэн сумын Аз Заяа, 3-р байрын шагналыг Говийн бүсийн Надал сүрнээр хүртсэн байна. Завхан 92 тэмцээнд урд үсээс 5 сум маань энэ арга хэмжээг зохион байгуулж байна. Энэ арга хэмжээнд Завхан цагаан архын цагаанчлууд, Шилүүстэй Алдархан, Отхон гэсэн 5 сумаас төгсөгч маань ангийн андууд маань энэ арга хэмжээг зохион байгуулж байгаа. Энэ бид бүхэн энэ спортын арга хэмжээнд нэгдэж арга хэмжээг зохион байгуулахын тулд сэтгэл зүрхээрээ хамт байгаа. Бүх арга хэмжээг манай ангийн андууд маань сэтгэлээрээ зориулж хийж байгаа учраас бид бүхэн нэг эв нэгдэл, нэг хүч, нэг зориг, нэг сэтгэлтэй зүтгэж яваа. Тооцоолон бодох хурдыг хөгжүүлдэг спортын нэг төрөл бол дартс. Энэ жил дартсын төрөлд орсон тамирчдын дунд өрсөлдөөн хүчтэй байлаа. Ингээд дартсын эмэгтэйчүүдийн төрөлд Улаастаа 1-р 10 жилийг төлөөлөн оролцсон Байгальмаа 1-р байрыг эзэлсэн бол эрэгтэйчүүдийн төрөлд Улаастаа 3-р 10 жилийн Цэн Даюш 1-р байрт шалгарлаа. Энэ жилийн спорт ив нэгдэл тэмцээнд дартсын төрөлд орж алтан медаль авсандаа бас баяртай байна. Ингээд үеийнхаа бас баг тамирчдаа спорт эмдэлж хүсье. Энэ бол одоо манай үе тэнгийнхний хувьд маш одоо хүсэн хүлээдэг ийм сайхан уламжлалт спортын наадам болоод байгаа. Жилээс жил өргөжж байгаа. Спортын төрлүүд маань ч нэмэгдэж байгаа. Ингээд нийт Завхан 92 оны нийт төгсөгчтэй спортын өндөр амжилтыг хүсье. Харин дартсын эмэгтэйчүүдийн төрөлд 2-р байрыг Их уул сумын Давхарбаяр, 3-р байрыг Говийн бүсийн төгсөгч Баднасан эзэлсэн бол эрэгтэйчүүдийн төрөлд 2-р байрыг урд бүсийн төгсөгч Шилүүстэй сумын Гал Бадрах, 3-р байрыг Улаастаа 1-р 10 жилийн Сумьяанаар тус эзэллээ. Сонгин сумынхан байна. Одоо энэ жил болгон болдог тэмцээнд жил болгон л одоо бүх төрөлд нь багаараа орж байгаа, олуулаа ордог. Тэгээдээс ирж хүч өгсөн одоо өдийн наснд биднэрт бол хөдөлгөөн хэрэгтэй байна. Тэгээд ийм сайхан тэмцээн зохион байгуулдаг. Бас уриалдаг нөхдүүд одоо манайхнаас бас одоо идэвхтэй оролцож байна. Маш их баярлалаа. Нэг хоёрдугаарт нь бас саналаа бас хэлнэ. Ер нь дараа бол энэ аль болохоор хотын төв рүү ойрхон хижээмээр байна. Спортлог байцгаая. Бүгдэнд нь амжилт хүсье.
Энэ жилийн спортын ив нэгдэл тэмцээнд нэгэн шин төрөл нэмэгдсэн хөзөр болон покерын тэмцээн байлаа. Хөзрийн төрлөөр тэрхүүлж 1-р байрын шагналыг зүүн хойд бүс буюу нөмрөг төдөвтэй сумын багийнхан харин покерын төрлөөр 1-р байрыг Улаастан 2-р 10 жилийн Баярбат эзэллээ. Харин хөзрийн 2-р байрын шагналд Улаастан 3-р 10 жил 3-р байрын шагнал Ихүүл сумын 2-р багийнхан хүртсэн бол покерын 2-р байрын шагнал Болдбаатар Улаастан 1-р 10 жилийн төгсөгч 3-р байрын шагнал урд бүсийн төгсөгч Заяа Хишиг нар тус хүртлээ. Манай тосон цэнгэлийн баг бүх төрөлд оролцож байгаа нөөчтөр теннисний баг теннисмен манай Батчимыг алтан медаль авсан даарсан дээр мандах 4-р байр өөр хэм блэ шатар алтан медаль ингээд мөнгөн медаль тэгээд энэ тэмцээнд маш амжилттай эхэлсэн байгаа. Монгол 92 наадам гарч ингээд Монгол 92 наадам зохиосноор ингээд зах 2-оор ингээд надад нэгдэж эхлээд 2 жилдээ нэгдээ одоо марга бянга төгсөж ингээд нэгдээд ийм гоё зохион байгуулалт гоё явж байгаа маш их баяртай байгаа. Манай аймгийнхан бол үнэхээр мундаг бүх Монгол 92-ийн бусад аймагуд бол ерөөс манай захнаас аягүй хөлгөрч явдаг байгаа. Манай захнчууд ямар гоё юм бэ, яасан гоё юм бэ гэдэг энэ бүх юм дээр энэ аягүй илүү байдаг. Илүү тасан илүү Хорц хараа, гүйлгээ ухаан, биеийн хурдыг сордог ширээний теннисний төрөлд энэ жил Тосон Цэнгэл сумын баг бусдыгаа манлайлж алтан медалийн эзэд боллоо. Харин урд бүс 2-р байр, говийн бүс 3-р байрт шалгарлаа. За захын 92 2025-да Тосон Цэнгэлийн багаар амжилттай оролцож ширээний теннисний төрөлд 1-р орлоо. Тэгээд за бүх тэмцээнд оролцсон бүх тамирчдаа баярлалаа. Тэгээ цаашдын зөндөө олон тэмцээнүүдтэй улам сайн амжилттай оролцохыг хүсье. Монгол 92-ийн тэмцээнд зохион байгуулж байгаа та бүхэндээ баярлалаа. Тэгээд тэмцээнд оролцсон, багаараа оролцсон улсууд та бүгдээрэнд намжтай баярлалаа. Сүүлийн 2 жил 92 тэмцээнүүд үргэлжлэн явагдаж манай баруун бүс, говийн бүс, хойд бүсүүд нэгдсэн арга хэмжээнүүдэд удаа дараалан орж байна. Говийн бүс Эрдэнэ архан, Төдөвтэй, Яруу, Завхан мандал, Ургамал дөрвөлжин 5 сум маань тэмцээн нааданда удаа дараалан байр эзлэх, зааланда тогтмол оролцох, энэ жилийн тэмцээнд Яруу, Дангаараа, Яруу 8B 19-р төгсөлтөөс зохион байгуулалтанд орж байгаа. Говийн бүс манд тугаах юм. Спорт өөрөө ив нэгдэл бид бүгдийн эрүүл мэндийн төлөө одоо цаашдаа маш идэвхтэй байх ёстой. Спортын өндөр төрөл амжилт гаргахыг л хүсэж штэ. Спорт нэгтгэе. Бибелтер, хүч, хурд, ур чадрын спорт, сагсан бөмбөг. Завхан аймгийн 92 оны төгсөгчид дунд спортын маструуд цөөнгүй бий. Ширэн өрсөлдөөн дунд өрнсөн сагсан бөмбөгийн тэмцээний эмэгтэйчүүдийн төрөлд Улаастан 1-р 10 жилийн баг 1-р байр эзэлсэн бол эрэгтэйчүүдийн төрөлд 1-р байрыг Тосон Цэнгэл сумын баг эзэллээ. Сагсан бөмбөгийн эмэгтэйчүүдийн аврах шалралт тэмцээн маань өндөрлж 1-р 10 жилийн баг тамирчид октод маань алтан медалийг авч ингрээ медалж байна. Ингээд бүх тамирчдаа энэ хорвоогийн бүх сайхан бүхэн амжилт бүхний дээдийг хүсэн өрөөё. Биеэмэр матва ура! За спортын юм нэгдэл тэмцээнд амжилттай орж сагсан бөмбөгийн төрөлд алтан медаль авлаа. Энэ тэмцээнд одоо цаашдаа уламжлалт орж 2 дахь медаль авч байна. Хамгийн ширүүн баг нь ямар баг вэ? Хамгийн ширүүн баг нь говийн бүс байлаа. Биеэмэр матва ура! Эмэгтэйчүүдийн төрлийн 2-р байрыг Баян архан, Нөмрөг, Төдөвтэй сумын тамирчдаас бүрдсэн зүүн хойд бүсийн баг, 3-р байрыг Тосон Цэнгэл сумын баг эзэлсэн бол эрэгтэйчүүдийн төрөлд 2-р байрыг Тэлмийн сумын баг, 3-р байрыг Говийн бүсийн баг тамирчид, Дөрвөлжин, Ургамал, Эрдэнэ архан, Яруу сумдын баг тус эзэллээ. Түүнчлэн Улаастан 1-р 10 жилийн багийн тамирчин Мөнх Эрдэнэ эмэгтэй шилдэг тоглогчоор, Тосон Цэнгэл сумын багийн тамирчин Бат Амгалан эрэгтэй шилдэг тоглогчоор тус шалгарлаа. За манай бол өнөөдөр эрэгтэй сакс волейбол бүтэн багаараа, эмэгтэй сакс волейбол бүтэн багаараа тэгээд арстаар өрсөн тэмцээнээр бол алтан медаль авцсан. Ингээд амжилттай оролцож байна. Бид нар одоо 2 дахь тэмцээнд орох бэлтгэл гаргаж байна. За манайхаас одоо аймгийн төвөөс бол одоо Завхан аймгийн төвөөс 3 тамирчин одоогоор ирсэн байна. Оюумаа Сэрэн, Бат Цэрэн,
нямхүүгээд одоо 3 тамирчин дарханаас манай байгаль ирсэн бусд нь одоо энэ надаагаас гэрэл дотох ирээд ингээд буснууд одоо хотод ингээд байж байна. Ямарсан хөдөө гадаанаас бол хүмүүс ингээд ирсэн бүрэн бүрэлдэхүүнээр явж байна тэмцээндээ. Би дэмэр мантгаа. Гар бөмбөгийн тэмцээний эмэгтэйчүүдийн төрөлд 1-р байрыг Улаастай 1-р 10 жилийн баг эзэлсэн бол эрэгтэйчүүдийн төрөлд 1-р байрыг Урд бүс буюу Алдар хаан, Одхон, Цагаан чулуу, Цагаан айрхан, Шилүүстэй сумын баг дамжирчид эзэллээ. 1-р 10 жил. За өнөөдөр Завхан 92 юу спортын наадамд оролцож алтан медаль авч байгаадаа маш их баяртай байна. Хархан баярхаа спортын найзуудтайгаа ингээм хамтдаа тоглож байгаадаа үнэхээр юу багталтай байна. Тэгээд бүгдэнд нь амжилт хүсье. За ингээд Завхан 92 оны төгсөлтийн тэмцээн 2 өдөр сайхан болоод өндөрлөө. Ингээ манай урд үсийн 5 сум буюу Отхон, Шилүүстэй, Цагаархан, Цагаан чулуу, Алдархан гэсэн 5 сумын баг маань өнөөдөр эрэгтэй волейболын төрөлд алтан медаль авлаа. Ингээд маш их баяртай байна. Багийнхандаа баяр хүргье. Гар бөмбөгийн эмэгтэйчүүдийн төрлийн 2-р байрны шагналыг Зүүн хойд бүс буюу Баян айрхан, Нөмрөг Төдөвтэй сумдын баг авсан бол 3-р байрны шагналыг Алдар хаан, Одхон, Цагаан чулуу, Цагаан айрхан, Шилүүстэй сумын тамирчдаас бүрдсэн Урд бүсийн баг авлаа. Харин эрэгтэйчүүдийн төрлийн 2-р байрыг Улаастай 1-р 10 жил, 3-р байрыг Зүүн хойд бүсийн баг Баян айрхан, Нөмрөг Төдөвтэй сумынхан авлаа. Мөн гар бөмбөгийн шилдэг тоглогчоор Улаастай 1-р 10 жилийн багийн тамирчин Тунгалаг гар бөмбөгийн тэмцээний эмэгтэй шилдэг тоглогчоор шалгарсан бол эрэгтэй шилдэг тоглогчоор Урд бүсийн багийн тамирчин Идэр мөнх тус тус шалгарлаа. Сайн байцгаана уу? Улаастай 1-р 10 жилийн Монгол 92 тэмцээн зохион байгуулагчснаас хойш завханчууд бид тогтмол өндөр амжилттай оролцож ирсэн. За үүний шалтгаан юунд гэх юм хэл бид нар багийн спортоор бага наснаас эхэлж хичээлсэн олон жил тууштай хичээлж байгаа учраас энэ өндөр амжилт гаргадаг юм аа. Тэгээд багийн спорт бол спортыг нэгтгэдэг, хамт олныг бүрдүүлдэг ийм гайхамшигтай спорт учраас бид өнөөдрийг хүрт ийм өндөр амжилт үзүүлсээр ирсэн байгаа. Налин болсон Монгол 92 тэмцээндээ бид нар волейболоор алтан медаль, шатраар алтан медаль гэх мэтлэн амжилттайсан. Энэ жил дархны тэмцээн дээр бид амжилтаа баттган волейбол дээр алт, мөн сакс дээр алтан медаль авч буухагаа үргэлжлүүлсэн байгаа. Энэ жилийн хувьд миний хувьд маш онцлог жил байж таарлаа. Жилийн эцсийн дүгнэлтээр Монгол 92 саяын шинэ жилээр Завхан аймгийнхаа онцлог төгсөгчөөр шалгараад мөн спортын дид мастер ахиулан спортын мастер болсон ийм амжилттай оролцож байна. За ингээд Завхан 92-ны төгсөгчд маань бид нар нэгдээд 2 жил суулж байна. За тэгээд нэгдсээс хойш бид нар ямар нэгэн үйл ажиллагаа явуулахад албан ёсны байх ёстой гэдэг төрийн бүс байгууллага байгуулсан. Төрийн бүс байгууллага байгуулаад одоо яг 1 жилийн өмнө болж байна. Жилийн өмнө 2 дахь тэмцээний зохион байгуулж байгаад бас баяртай байна. Итүгний андууд төрийн бүс байгууллагатай болж нэгдсэн. Энэ жилийн Завхан 92 оны төгсөгчдийн тэмцээний нээлтийн үеэр 1-р 10 жилийн төгсөгч Доржин Эрдэнэхүү, Тэлмэн сумын төгсөгч Жигмэд Доржин Ган Төмөр нар волейболын спортын мастер цол хүртлээ.
урлаг спортын арга хэмжээ өөрөө олон төгсөгчдийг нэгтгэдэг. Тэгээд 92 оны төгсөгчдөөс манай их уулын баг тамирчид төлөөлөөд бидгээд одоо төгсөгчдөө төлөөлөөд энэ спортын арга хэмжээнд оролцож байна. Бүгдээрээ сайхан хамтдаа эв нэгдлийн төлөө зүтгэцгээе гэж уриалж байна. Эрдмийн өргөнөөс ниссэн алдрайхан шовуухай бид. Инхийнхэн зүрхэндээ жаахан охид хөвгүүд хിവэр эргэж уулзах бүртэн багийн зангаран хөгжилдөж энэ яванасаа гэртэх гэрэлт дурсамжаар хөглөе. Спорт ивнэгдэл 2025 оны тэмцээний багийн дүнгээр 3 дугаар байрыг оюун бүс буюу Дөрвөлжин, Завхан мандал, Ургамал, Эрдэнэ хайрхан, Яруу сумдын баг, 2 дугаар байрыг Тосон цэнгэл сумын баг эзэлж, 1 дугаар байр буюу Цомын эзнэр, Урд бус буюу Алдархан, Отхон, Цагаан хайрхан, Цагаан чулууд, Шилүүстэй сумдын баг дамирчид тодорлоо. Завхан 90-92 оны төгсөгчдийн 2025 оны спортын ивнэгдэл тэмцээнд амжилт түрэн болж, иргэжлийн спортын наадмаа хүлээхүүллээ. Баярын улмстай зогсон та бидний тхлийг алдавид дамжны ялал хямдхан одоогүй та бидний тхлийг